бүхий л бүсгүйчүүдтэй олон улсын эмэгтэйчүүд эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэе. За миний хувьд ерөөсөө хүүхний салтуур сольжил баярсан. Би ингээл Ансиногийн брендийн өөр төрлийн уцтай автомат салтуур нь хэрэглэж байгаа байхгүй. Тэгмэд би ч нэг ойрхон 2 төрсэн болохоор тэр хоёрыг хаач угаар цаана гэдэг одоо ерөөсөө баг үлгэрсэн. Тэг ингээл нэгийг унтуулаад нөгөөхдийн зуралдж байтал тухтаа суугаад хөөс авах ямар ч боломжгүй. Тэгээд сүүгээс хахаа багсгацсан чинь сүүний маань гарч бас дагаад багассан. Ерөөсөө л хөхний сүг нэмэгдүүлэх одоо хамгийн үр дүнтэй даргууд байхгүй. Тэгээд тэрний одоо нэг нь бол хөхөөс ах, нөгөөх нь бол хүүхдээ ойр ойрхон хөхүүлэх гэж байгаа. Тэнгүүд яраа хүүхэд чинь өдрийн ихэнх цагийг унтаж өнгөрүүлнэ. За тэгээд унтсных нь хойгоор ойр ойрхон саагаад ах юм бол сүүний гарц ихснэ гэсэн үг байгаа байхгүй. Эрийг нь ойлгоод хөхөөс ах гэхээр хөх саахан байтугай зүгээр суугч хуцаа гарахгүй. Тэг миний салтуур болохоор энэ ахгүй юу. Тэгмэд яг айгуу сайн хүүхний толгой задгааруулахгүй хүүхийг сайн судалж байгаа. Ер нь л айгуу давуу тал ихтэй. Гэтээ сул талж бас байдаг байхгүй юу. Цаах хугацаанд одоо нэг газар сайхан тухтай суугаад эсвэл ингээд зогсоод адал 15-20 минут болох хэвээр угаад цэвэрлэх нь бас аюу жоохон төвөгтэй. Бүгднийг салгаад нэг нэгээр нь ингээд ари утгаад угаахгүй болс өнөр жоох орчих гээд байдаг. Тэг ингээд авч явна штэ энэ тэнд тэгэхээр бараг боломжгүй. Тэгсэн чинь энэ утасгүй салтуур болохоор одоо миний энэ мартаар билүү болгож авсан. Салтуур болохоор айгу амар за энэ гэрээ цэвэрлж ийсэн ч тэр компьютераар сууж ийсэн ч тэр гадуур дотор явсан ч тэр өөртөө ингээд аваад явж болохоор юм лээ. Тэг зингээ айгу удаан барьдаг юмш таалагдлаа. 2 хоног ямар тач хэрэгсэн үнэхээр амар юм байна. Ингээд өөр дээр ингээд дөрөн горонтой. Эхнийх нь болохоор сүү эвлүүлнэ. Хоёр дахь нь болохоор саана, гурав дахь нь массажлаад, сүүлийнх нь болохоор автомат горон гэд тэгээд 15 секундын зайтайгаар жоохон хүчээ ингээд нэмээд ер нь саадаг гэсэн. Нэг сайтаа болохоор 200-300 мл сүү сахар юм лээ. Үний үед болохоор ийм тэгээ март гэж жоох хямдарсан ер нь бол байсан. Жоох үнэтэй сангаж магадгүй. Гэхдээ бодоод үзэхээр яг ингээ урт хугацаантай бол хэмнэлттэй болж таарж байгаа байхгүй юу. Ер нь бол 7 харьцаг нэмэлт сүүний мөнгө тэг барыг тэнцэн гэсэн. Би одоо сүүлийн 10 сар одоо Монсоос хүүтэйсээ хасан. Тэгэхэд тэр дүн маань 4 сая 600 мянган төгрөг болсонсан. Тэгэхээр нэг салтуур авчгаад ямар тааш 3-4 сая төгрөг хэмнэхээр болж таарж байгаа. Яг ингээ сүүний тусгай уутанд хийгээд хөлдөөсөн одоо хүн хөлдөөсөн сүүч нь болохоор хөлдөөсөн температураас хамаарат энэ бол 3-12 сар хүртэл хадгалах боломжтой байдаг байхгүй юу? Ямар ч тач 6 сар хүртэл хүүхдээ хөрөө хоолж мөрөн шүү дээ тий. За тэгээд нөхрүүд нь эхнүүдээ авч өгөөрэй.